2022 жилийн түүхтэй Богд хааны Ордон музейг зохицоор нь сэргээн засварлах шаардлагатай болсныг музейн захирал мэд сайхан ярьж байна. Сүүлийн 20 жил тус музейд сэргээн засварлалтын ажил орхигдож, ус дах аюул нүүрлсэн. Иймээс 2007 оноос эхлэн хэсэгчилсэн сэргээн засварлалтыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн 8 жилд 700 орчим сая төгрөгийг сэргээн засварлалт зориулсан. Эргээд 8 жилийн өмнө хийсэн сэргээн засварлалт үр дүнгүй болж дахин эмчилгээ шаардлагатай болжээ. Тус музейд хийгдсэн сэргээн засварлалтыг чагсаавал өнгөрсөн зун Ордон музейн Хэрмэн модон хашаа 8 дугаар Богд гэгэн Жавзан дам хотогт Дондог дулан бахтан нарын амьдарч байсан Өвлийн Ордон музейг нийт 490 сая төгрөг гарган засварлаж будсан байна. Мөн багна нь 15 см-ийн хазайлт өгч нурагт өгсөн гаднах 2 сүүдэрвчд 50 сая төгрөгийн өртөгтэй сэргээн засварлалтыг хийсэн байх юм а. Доор ойж одоо сүмүүдийн дээврүүдийг яралтай хурдан хугацаанд засахгүй болж байна. Яг тэгвэл дээврээсээ ус нэвтрээд эхлэх юм бол маш хурдан хугацаанд яваад. Тийм учраас одоо лаврын сүм хамгийн том сүм тийм энэ байгаа. Тэгээд бусад сүмүүдийн дээврүүд бол нэлээд хэмжээр муудсан гэж үзэж байна. Одоо хамгийн том гэгдэх лаврын сүмийн дээвэр гадна талын асарт 3 хаалга, амгалан инхийн 3 хаалга зэргийг яаралтай засварлах шаардлагатай болжээ. Харин засварт 200-аас 300 сая төгрөг шаардлагдан гэсэн тооцооллыг музейн зүгээс хийсэн байна. Цаашид музейн сүм дугуйн хаалга нурлаа гэхэд сэргээн засварлалт хийдэг биш. Жил тутам соёлын үн төв болсон музейн барилгуудыг зохицоор нь нэгдсэн стандарт дор тордож арчлах шаардлагатай. Нөгөө талдаа музей бүрд сэргээн засварлалтыг хариуцсан ажилтны оронтойг салбарын яамд шийдэж өгөх цаг нь болсныг албаныхан тайлбарлав. Төв соёлын дурсгал зүйлээ одоо яаж сэргээн засварлах вэ гэдэг арга ажиллагаа тал руугаа бол илүү анхаарах хэрэгтэй. Сэргээн засварлалтын ажлыг хийгээд одоо хийх шаардлагатай гэж бид нар зарлаад орхичих биш. Энэ сэргээн засварлалтын яг энэ сэргээн засварлалт гэсэн энэ ойлголтоо өөрийн яг энэ ажлыг хөгжүүлэх нь бас их чухал байгаа байхгүй юу? 2001 оны засгийн газрын тогтоолоор Богд хаан Ордон музейн гаднах хамгаалтын бүсийг 5.7 га байхаар шийдвэрлсэн. Мөн 2014 онд шинжлэгдэн батлагдсан соёлын өвийг хамгаалах тухай хуулиар дурсгал газрыг хамгаалах хамгаалтын бүсэд шинээр барилга байгууламж барих, газрыг ухаж сэндийчих зэргийг хориглосон байдаг. Гэхдээ энэ нь түүхэн дурсгал газрыг хамгаалах зохицуулт болж чадахгүй байгааг мэд сайхан захирал шүүмжиллээ. Сэргээн засварлалт гэдэг юм байна бол бас тухайн юмыг нөгөө яаж үнэлж дүглэж байгаасаа одоо эвдрэл гэмтэл те илэгдэл нь одоо ямархуу байгаагаас шалтгаалж сэргээн засварлалтын шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг бэхжүүлэх юм уу? Эсвэл бүр шинээр хийх юм уу? Дуурайлгаж хийх юм уу? Их олон төрлийн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Энэ нь бол нөгөө илэгдэл хорогдол нөгөө муудсан байдлаас л шалтгаалах гэдэг гэсэн үг шүү дээ. Богд хааны Ордон музейд одоогоор 79 тэсийн хосгүй үзмөрүүд нийт 8000 гаруй тэсийн соёлын үн түзүүрүүд эдис ширхээр нь задлан тооцвол 33,000 тэсийн үзмэр хадгалагдаж байна. Энэ жилийн тухайд 100 орчим сая төгрөгийг Богд хааны Ордон музейн захиргаа төсөв төлөвлөрөх үүрэгтэй байснаас 200 орчим сая төгрөг орлоготой ажиллажээ.